Хаж та түрүү хэллээ л дээ би гадаад байхаасаа бахархмаар зүйл биш ээ би гэд. Би бас тэгдэг байхгүй. Би одоо ийм ингэдэг гэдгээс ичдэг байхгүй юу? Би үл ичдэг. Яг үннийг хэлэхэд би амар ингээл гадаад ирсэн гэл өнгөрөөл яриад би тэнд байгаа эдэр гэж ингэж ярихаасаа бол үнэхээр ингээд ичдэг байхгүй надад. Зүгээр хэлэхгүй ярихгүй ирчихсэн дээр тэнд одоо монгол хүн юу гэдгийг те эх орончин юм байхад бидний нүүр царай тэртээ тэргүй хаанаас нь чарсан монгол хүн намайг монгол гэж харна зүгээр баццэг гэж харахгүй штэ тийм болохоор яг үнэ. эх орончин та нар ямар байгаа вэ гэдэл эхлэн штэ яриа. Тэгэхээр гарцаагүй би өнөөдөр юу хийх ёстой юм миний дуу хоолой яаж хүрэх ёстой юм яаж нөлөөлж болох уу гэдэг зүйлийг л хайгаад эхэлчихдэг юм байна л да. Тэгэхээр таны түрүүний ярьжсэн санаан дээр би бас маш гоё санагдчихлаа. Таныг бодсохдоо монгол хүн чи ийм л тодорхой хэмжээгээр эх орноо нэг олноо энэ зовж байгаа нэг ч гэсэн монгол хүнийг гэж бодож явдаг юм аа. Гадаад байгаа монголчууд бол харцангуй ингэж зүр сэтгэл нь сэрчгсэн, сүнсэн сэрцэн гэж яриад байгаа шүү дээ, тий харин тий сүүлийн яриад байгаа амар. Ингэж явж байгаа хүмүүс гэдэг юм аа. Ер нь бол ямар ч цаг нөхцөлд байсан эх орноо ингээл тэгэл ийм болчаасаа тийм болчаасаа энэ гоё юм байвал манайд байгуулагчаасаа гэл ингээ бодоо явдаг штеп бид нар ч тийм хэдийгээр бид нар ингээ хэсгэн бидний хамгийн залуунаас бүх сайхан ирч хүч маань энд ингээ өнгөрч байна л бид нар бол өөрсдийнхөө хэмжээгээр дуу хоолойгоо хүргэж явах хэрэгтэй юм байна тий. Яг үнэ энэ дээр яг санал нэг байна. Яг уу хүмүүс тий юу гэж хэлэх нь хамаагүй ер нь бол нэг төлөөлөл болоод би бол одоо нэг 50 настай эгэл эмэгтэйн төлөөлөл болж байгаа аахгүй юу тийм ээ начиг үзэл бодолтой хүмүүс зөндөө байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хамгийн гол нь үгээ хэлж чадахгүй угаасаа ингээ нөгөө монгол би монгол гэж хэлдгээрээ би бүр юу ядгал лээсэн чи хэн болчоод ийм яриад байгаа чи битгий монгол гээд нөгөө Монгол гэж чи хязгаарлагдаад байна ч гэдг юм уу ингэж хэлүүлж л байсан. Окей. Одоо тэгээд туулах замаа туулаад явж байгаа. Тэгээд яг үнэндээ л те өвгдийн замаас өөр бид нар энэ үүх түүхээрээ бахархаж явхаас өөр зам байгаа мó. Хэрвээ байсан бол бидний сүнс одоо юу гэдгийг бүх ингээл орчиндөө дасаал Монгол хөгжичмөр л байна шүү дээ. Тэгэд хөгжихгүй л байгаа үстэй. Тэгэхээр эн чинь болохгүй байна л гэсэн үг байгаад байгаа юм биш үү гэж би бүр хэлмээр санагдаад байгаа байхгүй тий. Нэрвээ болтгол бол энэ хүмүүс ингээл хөгжөөл явчмаар байна шүү. Гэтэл хөгжихгүй байгаад байна. Наа чи нэг учир байгаад байна тий. Бүгдээрээ нийлээд хүү хаа тгий гэл энэ ардчлалыг дагаал хөгжихгүй л байгаад байгаа чинь ард нь нэг учир байгаад байна шүү дээ. Бид нарыг гэж л харж ийн л та тий. Тэгээ энэ тал дээр хүн болгон бодосоо л гэж бодчих. Өвгдийн замаас өөр зам байна уу гэл тэгэхээр би ч ингээ зүгээр огшол гараад ирдэг хүн шүү. Ерөнхийдөө ингээд өв уламжлал өвгдийн ухаан ингээл яриад эхлэхээр ялтгүй ийм олон хүмүүс байна. Ингээл өөрийнхөө хэмжээгээр бүх байж болох л өв соёлоо түгээх, өвдөө ярих, ухааныг ярих ийм тэ чадах чинээгээр Монголдо хувь нэмэр оруулаад явж л байгаа хүмүүстэй тааралдаал байна л да. Гадаадд хүмүүстэй ингэж ярилцъя гэж шийдээ тэгээ явж байгаа. Маш гоё байна. Баярлалаа тантай ингээ ярьсан чинь сайхан байна. Та их гоё янз янзын гоё өнцгөөс нь гоё ярьлаа тийм. Би одоо тэгээ нөгөө хөөр ямар ажил хийдэ одоо? Би бол одоо энэ Boost Design гэдэг нэг газар автобусны газар ажилладаг шүү дээ. Автобус газар ингээ доторлогоо хийдэг байхгүй юу? Жуулчны автобус, сургуулийн хүүхдүүдийн автобусныг дотор талын нөгөө арьсаар ингээ бүрж янзалдаг. Тийм ажил хийдэг. Гар ажиллагаа гэсэн үг. Зүг ямар мундаг чих ер нь үйлдвэрлэл сайтай тийм ээ? Үйлдвэрлэл сайтай тий. Үйлдвэрлэл маш сайн. Тэгэл одоо манай энэ ферм гихт чинь Португал, Итали руу энэ автобуснууд нь гардаг. Тэгэд манайхан бол одоо энд зөндөө олон автомашины үйлдвэрүүд зөндөө. Тэгээд тэр бүхэнд монголчууд ажиллаж байна. Манай монголчууд одоо хамгийн ажилсаг хүмүүс шүү дээ энд чинь. Харин ер нь хаа явсан газараа ер нь бол их гологдохгүй маш сайн чанартай гүйцэтгэл хийдэг байх гээд байгаа шүү дээ. Та тэгвэл өстой гоё үйлдвэрч оронд байгаа гих их туршлага хөрөмтлүүлж байгаа юм байна. Ер нь монголчууд яаж бүтээх юм? Бид нар
үйлдвэрлэлээ яаж хөгжүүлэх, үйлдвэрлэх ёстой юм уу? Аль эсвэл ингээд ямар байдлаар ер нь хөгжүүл илүү гоё байгаад байна гэж та харж байна? Одоо яг өмнө нь нөгөө юу штэ манайхан чинь үйлдвэрлэл хөгжижсэн байгаа хгүй юу? Миний жоохон байхад арьс ширний үйлдвэрийн нэгдлэл гээл савхин жижигэгдлийн үйлдвэр гээл дотроо маш олон арьс боловсруулах үйлдвэр гээл тухайн үед манай аав арьс ширний үйлдвэрт ажилладаг байсан. Ээж маань тэр нэг савхин жижиг оёдлын үйлдвэр гэдэг юмд ажилладаг байсан. Би одоо тэгэхэд жоохон байсан. Сургуульд ороогүй ээж аваад тагаад ингээл явчихдаг байсан юм байгаа. Юм шиг байгаа харах хүнгүй явдаг байсан юм уу яа тий. Тэр үед үйлдвэрлэл хөгжиж хүн болгон ажилтай дажгүй байсан байхгүй юу. Одоо ингээ буцаага харахаар би анх энэ чигэд ирээд ойж сурсан. Нэг жижигхэн юм хүүхдийн тавчигны үйлдвэрт ороод анх ойж сурж ирсэн. Тэгэхээр зэрэг одоо монголчууд маань үйлдвэрлэл хөгжүүлэхин дээр хамаг яма хятадаас аваад байна штэ. Энийгээ болчоо. Хүнс ногоогоо энэ сайхан уудам их орон байна. Хүнсний ногоогоо өөрсдөө үйлдвэрлэж юу гэдэг тарьж болж гин. Үйлдвэрлэлийг хийж болж гин. Өчнөө сайхан энэ одоо гадаадд брендэд болоод идэг арьсан юмнууд л брэнд болоод чухам байхад манайханд хамгийн их түүхийд нь манад өөрт байх шүү дээ. Тэгэхээр зэрэг тийм манад бол үйлдвэрлэл хөгжөхөд хамгийн тохиромжтой газар ахгүй. Хамгийн гол нь бид нар технологиг сураад технологиг л оруулах, технологиг оруулах хэрэгтэй юм байна гэж би харддаг. Тийм. Одоо л залуучууд маань тэр тал руу ер нь нэлээд үйлдвэр юу гэдгийг чиглэж байгаа байх гэж гордож байна. Сүүлийн үед нэлээд хөөрхөн бас нөгөө брэнд бас нэг энэ нөгөө бизнесийн ололттой тал нь брэнд бүтээх гээд тийм ээ. Бизнес гэхээр зэрэг би бас нөгөө ингээл мөнгөний төлөө явдаг хүмүүс гэж ойлгодог байсан л та. Мөнгөтэй хүмүүс хийдэг гэж ойлгодог байсан чинь бас биш байсан байгаа аахгүй юу? Бизнес гэдэг зүйл чинь бүр баг үгээр нь илэрхийлүүлдэг чинь бүр нэг гоё нэртэй юм байлээ штэ. Ямар хайр илээ? Бүр тийм нэртэй. Тэгэнгүүт бизнес гэдэг юм чинь яг хүний хэрэгцээд зүйлийг хүнд хүргэдэг зүйл байж байгаа аахгүй тий. Тэгээ харангуут чинь байх гээд байгаа шүү дээ. Бүтээл хийх тэр юуг зохион байгуулж байгаа л болох гэдэг. Масар яг сэтгэлээ юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг гаргадаг бүтээгч хүмүүсийн бүтээлүүд гардаг зүйл байж байгаа байхгүй. Тэгээд тэрийг ойлгонгууд тэр талын юм ингээд сонирхож эхлэх харангууд манай Монголд хөөхөн брэндүүд гарч ирж байна тий. Өөрөө өөрсдийнхөө онцлогоороо тэр нэг давсны брэндлэг тэр тэрэн брэнд гэдэг хөөхөн модоор ингээд Монгол хөөхөн онсон тоглоом хийдэг модоор юм хийдэг бас тийм брэнд байж гин. Тэгэнгүүт бас дэм брэнд гэ байж гин. Тэр дэм брэнд яадаг гэсэн чинь 10 гурил нөгөөш бид нэг жоохон байхад нөгөө хөшөөж ингээл 10 гурил зуураа шар тустай 10 гурил зуураад идүүлэх гээл пүү па гээл би л идтгүү хөхтэйсэн байхгүй юу. Гэтэл одоо тэр чинь бүр жинхэнэ эрүүл хоол эрүүл хүнсэнд ороод ирсэн явж шүү дээ. Гэт ингээ харахаар манай монголчууд өөрсдөө энэ бүх юмаа үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй. Дотоодоос өөрсдийгөө хангах хэрэгтэй байна гэдэг дээр би бол 100% санал нэг. Энэ бүхэн маань тэгээд дэлгэрээсэй гэж би бол боддог. Гаднаас авах юм бид нарт техник технологи түүнээс бусад юм бүгдээрээ бид нарт байгаа гэж би бодож байгаа хгүй монголчуудад байгаа. Яг үнэнтэй тэр бэлэн материал нь түүхийд нь байна. Тэгээд дээрэс нь аргачлал нь байна. Ахуй амин нөгөө ахуй уламжлалаад байгаа явчих юм бол тэр аргачлал нь байна. Дээрэс нь бас шинэлэг сэтгэлгээ зохион бүтээх тэр цаал нь байна тийм ээ. Тийм тал талаасаа байна бүр үнэхээр. Тэгэхээр зэрэг улам хөгжих баха сэрэг мандаж хөгжих хэрэгтэй хийдэг болсон байна лээ. Гэхдээ яг нөгөө талаа дагаад би бас өнгөрсөн жил Монголд очичоод ингээ харж байхад байхгүй малга. Гэхдээ гаднаас их юм импортлж оруулж ирдэг болсон байна. Тэрийг бойлуулах хэрэгтэй тий. Бойлуулах хэрэгтэй байгаа юм. Тэгэл юу лээ ерөөсөө нүд дээрэлжилмээр асар их жимс одоо юу гэдэг чихэр шоколад ямар ч хүний биед хэрэгцээгүй амин дэмгүй тийм хог болохоор бүтээгдэхүүнүүдийг оруулаад ирсэн байдаг юм лээ. Тэрэн дээр надад маш их харамсалтай санагдчихсэн.
тэрнийхээ хажуугаар цагаан эдгээр асар их юм хийдэг болсон байна. Тэр нь бол гоё саашаатай маш гоё байсан надад. Тэгэл бодоол идэв. Ер нь бол тэгээ бидний тэр уламжлалт хүнс гэдэг чинь бол гарцаагүй монгол хүний биеинд зогтсон эрүүл тэр чирэг бие организмыг хадгалж авах хүнсүүд байгаад байгаа юм л да. Тэдрийгээ бид юус асуудалх хэрэгтэй байна. Та Монголоос юм авчруулахдаа яа тий? Авчруулдаг. Нэг их авчруулад байдаггүй. Тэгтээ Монгол цай тэр нөгөө нэг аарцаа авчруулдаг аа. Хаяа борц авчруулна. Борц ч тэгээд нөгөө хил дээр хураагдчихдаг болохоор байхгүй л дээ. Авчрах хүн цөөхөн авчрахгүй. Өөрсдөө яг өөрөө л явуул авчирна уу гэхээс шүү дээ. Тийм л Монголоос бол ааруулаа авна. Ааруулаа тий. Яа нэрэ. Ааруул тэгээ самар. Одоо энд шатарч аюугт баслаг хийдэг. Тэгтэл яг Монголын ааруул шиг ааруул хаач байхгүй. Тийш дээ байхгүй. Ийм хашуун. Нэг 19 асаараас юм бол байхгүй. Чехийн монголчууд тэр уулзцаадгийн. Миний хувьд болохоор зэрэг юу байна? Жаахан монголчуудаас холдоо байсан. Одоо бол харин юу яасан байна? Энэ нөгөө сошиал хөгжснөөс улбалаад хөөрхөн ингээд юунууд нэгдлүүд гарч ирсэн л байна л да. Тэгээд манай энэ чекч одоо маш олон жижиг салбар хотуудтай тэгэнгүүт манай монголчууд тархамл нэг дороо олноороо нэг их байгаад идэггүй. Олноороо байдаг газруудад бол монголчууд маань хөөрхөн нийлээд нэг том community хийгээл явдаг юм лээ. Тэгээ би болохоор парагт байдаг. Ганцаараа тэгээ нөгөө юу гэдгийг өөр үйлдвэрт ажилладаг, Монгол ахгүй үйлдвэрт ажилладаг гэдэг утгаараа тэгэл ажил гэр гээд нэг гарч ордод яваад ах сонирхол байхгүй. Тийм болохоор зэрэг яг ингээд өөрийнхөө үзэл бодол нийсэн хүмүүст бол дуртай яриа сумаар штэ. Гэтэл бас яхан цомхон байна, цөөхөн байна ийм хүмүүс цөөхөн байна. Яг үнэ. Тэгээд яг хоо чихэд бас юу байна. Сүүлийн үед ажиглагдж байгаа юм нөгөө спорт тэмцээнүүд их болдог. Тийм болохоор тэр нөгөө спортын клубүүд зөндөө болцсон. Тэгээд тэрүүгээрээ хүмүүс уулзалтаа тэгээ хөөрхөн биенээ дэмжиж тэмцээн уралдаанд ороод чөлөө цагаа зөв өнгөрүүлдэг болсон байна. Нөгөө талаараа бас одоо ч нөгөө сүлжээний бизнесүүдийн нэг сайхан тал нь бас community үүсэж байна. Бизнесээ хийхийн тулд тэр бизнес чинь бол цэвэр хувь хүний хөгжил ярьдэн штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг ололттой тийм бас бөөгнөрлүүд байна. Яг өнөөдрийн байдлаар хоёулаа шиг юмыг зүйлийг ярьж байгаа community одоохондоо байхгүй нь битээр бол. Тэгэл яг нөгөө хүмүүний сонирхолоор л уулын санаа хөгжүүлэх гээл яваад байгаа юм л да. Далд санаа нь яг юу юм те. Тэр бас юм яригдхалаа л да тий. Яг үнэ. Тэгээ дээрэс нь бас нэг юу байна. Биднэрт нэг эго байна. Мэдхгүй байна гэж хэлж чадахгүй ичээд идэг. Айгаад идэг, ичээд айгаад хэлдэггүй ерөөсө хавд орчиж байгаа байхгүй. Сул талаа харуулахаас ичээд идэг. Тийм тал байна. Тэгээ тэрнээсээ болоод жаахан юу гэдгийг ингэж нөгөө өөрийгөө илчээлж үзэл бодол хүслээ хэлж чадахгүй тийм талууд бидний дунд байна. Нөгөө талаараа бас эсэргээрээ нөгөө мэддгүү гэдгээ нуугаад бүр хийт өөр юм яриад. Бас тийм юм байна тий. Тэгэхээр зэрэг нэг яхаа онцоо олж буусгаж чадахгүй нэг тэгэл явцгаад юм болоо даа л гэж би зүгээр хардсан шүү дээ. Тэгээд ирэм гэдэг бол тодорхой хэмжээгээр нөгөө төр төмгөр юу гэдэг вэ? Нэг ёс ямбар гэдэг штэ тий. Тэгэхээр ингээд тухайн цаг үеийн хүмүүс бол энэ надад байхгүй мэдлэг энэнд байна. Надад байгаа мэдлэг энэнд байхгүй байна. Дэмэнд явчих. Гэхдээ эндээс илүү нөгөө нэг юу яаж байгаа хүртэгдэж байгаа тэр боловсрал хүртэгдэж байгаа тэр эрх мэдлийн хэмжээ чи ямар зүйл илүү байр суурь эзэлж байна гэдгээс хамаарал эрх нь олгогдоод явж исэн болохоор тэр хүмүүс нь яг байрандаа ороод нэгийг хөндлөхөд хайрлах нь хайрлаад одоо юу гэдгийг те ингээд нэмнэл явчихдаг гэсэн юм байна л да. Одоо манай мөнхтөр болохоор
яг хэрэгжүүлдэг л дээ. Эрэм гэдгийг хэн юу чадж байгаа те нөгөө зүтгэлээр нь ирэмбэлдэг гэсэн үг. Сэтгэлээр нь, зүтгэлээр нь. Тэгэхээр л хүн чинь те ойлгомжтой болно шүү дээ. Түүнээс биш одоо манайхан ч одоо яагаад байгаа юм нэг хитэ атмаа ахаас аав ээж байхгүй. Тэгээ нэг хитэ атмаа ах нь хамаг хитэн дүүнэрээ цөлмөд байгаа юм шиг л юм харагдаад байгаа байхгүй. Бараг шокчлоо харахаар. Зөв. Тий. Тэгэхээр бид нар нөгөө мөлөсөө гэж яриад байна шүү дээ. Монгол хүний мөлөсөө гэж яриад байдаг юм лээ. Мөлөсөө гэж язгуурын Монгол хүнд байдаг тэр нэг яс цус байдаг, бас нөгөө цуснд нь байдаг, монтой бодист байдаг гэдэргээд ингээд задлаа ярих юм бол аюу их юм байд юм лээ. Тэгэхээр энэ мөлсүү дээр суурилсан тэр яг л жинхэнэ Монгол хүмүүсийн амин чанарт байдаг тэр ухагтхуун л бидрийг ус байгуулах тэр ус гэр бүтэц яг бат чин гол олсон тийм юм байгуулахад тэгээд хувь хүн болгоны мөлөсөө хэрэгтэй, мөлсүүдээр суурилсан юм явах хэрэгтэй юм байлаа л гэж би ойлгосон. Тийм их Монгол Төрч ёсны хичээл дээр бас яг энийг хэлдэг л дээ. Нөгөө Монгол хүнд армас гэж юм байд юм аа, гид гэж юм байд юм аа гэд бас ер нь бол утга нь ижилхэн. Тэгээ илүү бас өшөө гой нарийн юм байд юм аа байд. Зөв. Мөсөө бол тэгэл ингээд бодохоор бүх юмн дээр л байгаа байхгүй. Тэр чигээрээ хайр, альва зүйлийг хайраар үржүүлэхийн төлөө, энергийн төлөө, нэтгэхийн төлөө, амийг тэтгэхийн төлөө бүх зүйл хаддаг. Тэр одоо 950 мөсөө гэж бүр онл болгоод гаргацсан байдаг юм байна л да. Тэр нь бол яадаг гэхээр бидний ээж аав ч юм уу бүх юм ахуйд нь шингээд өгсөн болохоор ингээд жишээ болгоод ярихад илүү амар байна л да. Адуу малаа хайрладаг ч юм уу. Гэр орноо хэстэй юм дэ энэ нэмийг хүндэтгэн дээдлэх ёстой ч гэдэг юм уу те. Энэ булган чинь цаанаа учиртай учраас ёс олгоод хадгалцсан л байгаа байхгүй юу тийм ээ. Яг үнэ. Энэ юм нь хандаж байгаа тэр байдал бидраас гарч байгаа энерги сэтгэл зүрхээ зориулж байгаа оюун ухаанаа өгч байгаа тэр бүх байдал чил мөсөө юм байна л да. Тэгэхээр яас тэгжил ойлгосон 950 мөсөө гээд ингээд бүр тоо заагаад ингээ өгсөн ч учиртай юм байна. Тэгэхээр ингээд яг энэ дээр суурилсан ч учиртай юм байна гэдэг юмнуудыг бас айгүй гой юмнууд гардыг юм билээ. Энэ бол амь сахих ёсонд бол бас яг хэлдэг байхгүй юу? Зөвхөн хүний амийг хилээгүй маа. Энэ хорвоо ертөнц бидний байгаа оршихуй маань бүгд амьтай юм а гэж монголчууд авч үздэг байсан байхгүй юу тийм. Жамыг таньсан байна манай өвгдөөс гэдгийг бас нарийн сайхан задлж өгдөг. Тэгээ бид нарыг жоохон байхаас л ер нь өвс ногоо амтэн ургамал бүх юмыг үнэхээр хайрлуулж сургасан байхгүй юу? Гол мөрнөө хүртэлтэй эзэнтэй амьтай гэж дээдлж байсан байгаа байхгүй юу? Яг нь явж байгаа тэгээ манай Монгол бас агуу байна л да. Бидний нэг жаахан зах цухаас нь ингээд дөнгөж мэдчихээл яриад идэг юм маань ингээд хүүхдүүддээ би үндсэн гол юмыг хэлж чадахгүй болохоор мухар сүсэг ээж мухар сүсэг гэдэг байсан бол одоо ингээд гүй миний хөө манай ингээд өвгдөөс үнэхээр жам ёсыг таньсан болохоро бид нарыг ингэж ийм амь сахих ёс гэж байдаг байсан юм байна. Тийм болохоро л үс ургамал амтан бүхнийг хайрл гэж хэлдэг байсан байна гэд. Тэгэл одоо чи өөрөө боддоо гэж ингээд нөгөө амьдрал дээр хэлэнгүүт за нэрээ тийм юм аа гэд хаахаа ойлгож байгаа байхгүй. Маш гоё ийм байдлаар ялтгүй хүүхдүүдтэй ойлгуулах өргөлтэй бүр ингээ ухаан санаа оюун бодолт нь сүнсэнд нь ингэж тосож өгөх л шаардлагатай байх шиг байгаа. Яг гоо би одоо жишээлх юм л өөр дөөрөө жишээ авах юм бол манай эмээ өвөө хоёр маань нүүдэлтлээд маллаад амьдардаг гэсэн. Ээж хоёр маань ч гэсэн ерөнхийдөө бага байхдаа тэгэж явж байгаа сүүлд одоо засгийн ажил эрхлээж явцсан хүмүүс аахгүй юу. Би яг нөгөө хөдөө ойрхон тэгээд яалтгүй л нөгөө бидний тэр алтан дэвтэрийн аялгау дээр яриад байгаа төрийн бүх онолуудыг цэцэгт багтаацсан ч гэдэг юм уу одоо бүх юмнууд уйлгалын онол болгоод гаргаад ирсэн юмыг яасан бэ гэхээр ерөөсөл ахуйд нь суйрлуулад шингээсэн байдаг юм аа. Уйн тоон хан одоо босоо дотго одоо бүх юмтэйгээ ингээд ахуйд нь шингээгээд өгсөн байсан болохоор ард нийт нь бүгдээрээ тийм мэдлэгтэй яг үнэ.
байсан байна. Сургагтан бүхий хавтаа хэлсэн байт юм л шүү дээ. Алтан дээдүүний аялгауг хөлд орж ирэхээс эхлээд энд чийжлүүлсэхэ гэж бүр сургацсан байт юм шүү дээ. Тэгэхээр чи хар багаасаа ийм том онол сургаалт өссөн мэдэрсэн хүмүүс чинь тийм одоо юу гэдэг төрийн өндөр мэдлэгтэй, ур чадвар сайтай бүх юмд ингэж бүрстэ далдаг мэддэг юу зүн совин өндөртэй тийм нөгөө бараг л хитэн юм шиг болж өсөх нь гарцаагүй юм билээ л дээ. Би харсан. Тэгэхээр яалтгүй л нөгөө бид нар өвгдөөцөл нэрэ үнэхэрийн одоо бидний хувьд ахуй байгаа боловч тэр нь зүгээр энгийн л зүйл байх ёстой. Жам чи ийм юм биш үү? Бид нар тэгвэл жамд тохируулаад амьдарчи. А жамд зориулсан хууль бүтээчи их цацаг гэх. Яг үнэ. Тэгээд бүр хууль бүтээгээ зүгээр л хууль цаасан дээр идэг юм биш. Энийгээ бүр амьдрал дээр хэрэгжүүлээд үйлдэл болгоод ахуйд нь шингээчи. Хүссэн хүсээгүй энэ жамаараа явах юм бол энэ зөв юм байна. Нүүдэлчдийн соёл, нүүдлийн амьдрал гэдэг чинь тэр чигээрээ яг энэ замын тухай хууль байгаа байхгүй юу? Нэг талаараа. Ойлгосон. Тэгээд ингээ харахаар яалтгүй л үнэн байгаад байна л да. Би одоо гэр боловсруулж яагаад яриад байгаа юм гэхээр миний эмээ өвөө хоёр намайг өөртөө нэх их номлохгүйгээр биеэрээ үйлдэлээрээ харуулад гэрт орж ирээд ийм Монгол хүн дээл хувцас ингэж өмсөх ёстой, өглөө босоод ороо хураах ёстой. Одоо юу гэдгийг те ингээ хүнтэй уулзаад мэдлэх ёстой, уурган дээгэр гიშгэж болохгүй, ингэж гоё нандинах хэрэгтэй гэд ийм юмнуудыг чинь нөгөө нэг зан байдал өөрсдийнхөө үйлдэлээр бага ахаас нь хүүхдүүдтэй суулгачдаг юм байна л да. Энэ чинь бидний өнөөдрийн ингээ суралцаал яриад онл олгоолаагаа хичээлийн нэг хэсэг л байгаа. Яг үнэ. Зүйлийг бид нар бас ингэж хитрхи амар их ингэж өөртөөсөө алцрууд байгаа байна да. Байдгийм байна да гэж би бас бодсоо байхгүй юу. Яг үнэ. Одоо бас ингэж нөгөө хууль гэж ахаар тэр тухайн үеийн хууль чи одоо шал өөр болчиход байгаа байхгүй юу. Тэгээ бидний үзэж байгаа хичээл дээр болохоор юу яадаг юм бэлээ л те. Монгол хүн хуулийн дээр ёсон доор гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ энэ нь бол яг чиний саяны ярьж байгаа тэр ёсыг тийм ээ байгалийн зам ёсыг таньчаад одоо биднэрт хуульчилж ирдэг их өвөө юм мэн хэлээд исэн байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг яг энэ хоёр ингээд яг эвлэлтэд нэгдчихлээ. Би өөр аягүй сайн бас ойлгоод ороод ирлээ л дээ. Нэрэл тийм дээ гэл. Тэгээ ёс ямбар төр төмгөргээ төрөө ойлогийн хэлсэн чи одоо бүр яг батлагтай явлаа шүү дээ. Монгол гэрийн бүтэц дээрээс нь монгол хүн айлд ороод хавгар нь явах уу, яаж суух уу, хаана яд хүндлэл үзүүлэх үү гэдэг юмнууд байдгийн шүү дээ тий. Тэгээ жишээлх юм бол эн чинь яг л нэг хууль нь байгаа байхгүй юу? Яг. Бид нар одоо өөртөө ч мэдэхгүй юм л байдаг гэд ингээд юу яатсан. Тэгээд гэргийн хүн ямар үүрэгтэй одоо гэрийн эзэн хүн ямар үүрэгтэй өөрөөрөлтэй яаж ахуйгаа авч явах юм гэдэг юм уу сайхан үгээр яаж нэг мэлаах юм өглөө босоод цайныхаа дэжиг юу тэнгэр бурхандаа одоо юу гэдгийг хангаа дэлхийдээ хэлж өргөхтэй юу гэж хэлдэг байсан одоо тэр сав суулга хэдэлж хэрглэж байгаа юмда яаж өөрийнхөө хайрыг өөрийнхөө тэр сайхан үг ёроолыг хэлж ингэж ашигладаг байсан гэдэг тэр зан үйлүүд чинь бүгдээрээ энэ бидний өнөөдөр яриад байгаа тэр хууль цаазын ёс чиг гэдэг юм уу одоо тэгээ юу гэдэм бүр одоо бүр орчин цагаар бол манифест хийдэг гэсэн хүмүүс байгаа зү тээ. Тийм яг тийм өглөө босоод сайхан үг хэлнэ. Тэгэл нөгөө нүүдэл хийж байгаа айл дээр идэ цагаагаа барьж очиад сайхан амар амгалан сайхан явна уу гэд ингээ авчирдаг. Тэгээ эсхий хийхээр бас ингээ бүр найр наадам болгодог одоо унах тамгалагч гэдэг юм уу ийм нэг улирлын юмнууд бас байгаад байгаа шүү дээ тий. Тэр нэг нэгнтэйгээ бүр ингээд найр дэлгэж гой сайхан үгээ хэлж ингэж би энийгээ урмаар тэтгэж амьдардаг тийм л энгийн амьдралтай энгийн тэр энгийн бүхэн нь яг жинхэнэ манай Монгол соёл байгаад байгаа байхгүй тийм ээ. Тэр тухайн цаг үед тэд нар ийм энгийн хэрнээс уран тансаг болгож чаддаг байсан байгаа байхгүй. Яг. Тэр нөгөө дуу хуурнаа шингээж үг хэлэхдээ хүртэл
толгой холбоол үг хэллэн ингээд шүлэг шиг урсаал тэгж л явдаг байсан юм билж. Сангийн манай эмээ өвөө хоёр бол бид нарт орой болгон үлгэр сонсуулна. Аха. Тийм одоо энгийн нэгэн малчин айлын л нэг ингээд нэг ийм тийм юм баян тарган ингэж ярьдаггүй тэр хамаг сүнс сэтгэл бүх юма малдаа хэдэн малдаа зориулдаг тэгээ төрийн сүлжөөгээд явж яадаг тийм л энгийн хоёр хөвшин байсан тэгээд бид нарт тэдрийг ингээд одоо бид нарт та нар тийм юм зааж өгөөд ингэ тэгтөр уус гэж юусаа хэлэхгүй зүгээр ингээл ингээл ахуйгаараа өөртөө үйлгэрлээд ингээл явж идэг. Тэгэхээр чи одоо муу юм бодох, санах, муу юм завсар оруулах тэр оюун тархинд тэр сэтгэлгээнд тэр хүмүүс байгаагүй байхгүй. Тэгэхээр чи эрүүл байгаа юм чинь. Яг эрүүл. Манай эмээ хоёр 80 гартлаа насалсан. Тэгээд одоо болноо хангалттай гэд өөрсдөө бид нар удахгүй явнаа гэд ингээд нэг жилийн өмнөөс ч юм уу бэлтчихдээ юм л ш тэр хүмүүс чинь. Ийм бид нар сайхан амьдэрсэн одоо бид нарын цаг одоо ингээд дуусч байна. Хороос огоос явхад бэлэн би ингээд тэгээ сайхан амьдэрсэн гэд бүр бэлдээд ингээд хүлээгээ бичдэг юм л ш. Тэгээд ийм ухаан санаанд нь малч хүмүүсэд нэг тийм бүр нэг хороог тэр чигээр нь ингээд амар амгалангаар хайраараа ингээ хүлэн зөвшөөрөөд эхэлчихэр ингээл бүхнийг тэрврээд авчдаг юм байна л даа гэж ойлгосон шүү. Яг байна. Монгол хүний оюун нь тэнгэртэй гэж үнэхээр агуу юм лээ, агуу юм лээ. Тийм нэг жишээ яад чи одоо бид нар ингэж аслуулахгүйгээр илүү энгийнээр хүлээж авдаг байгаасаа гэдэг үднэс би нэмээ хоёрын жишээг арчлаа л да Монгол байдаг гэдэг утгаараа. Тэгээ бид нар зөв яагаад тэгэхээр ийм яг улс төрийн онлын хэмжээнд бид нар онлын төвшөнд ойлгож онлын төвшөнд системтэйгээр имийг хийдэг байх хэрэгтэй. Нөгөө шинжлэх ухаанчаар хамт гэдэг шиг имийг ойлгож авахгүй болохгүй угаасаа бид нар ур чадвар нь байгаад идэг гэхдээ бас ингээ хийж чадахгүй хариулж мэдэхгүй байвал тэгээд хэцүү л дээ. Гэхдээ энэ сургалтанд явах илүү үр дүнтэй байх болох юм байна гэж бодлоо. Өнөө яг тийм зөв. Үнэхээр нэрээ агуу үрс одоо үгдээц үр сат байна. Энд нэг ингээд үргэлж миний одоо юу гэдэг лоозон гэ бичээтэй юм маань нүдэнд харагдаад энэ хэлчмээр санагдчихэ. Монгол хүмүүс өлсөхгүй байх дээдийн заяа, эрх чөлөөтэй байх эрхэм заяа, ирээдүйтэй байх тэнгэр заяаг үр хоожтой үлдээлээ гэж үгдээсэн бичсэн байт юм лээ. Ийм л их 3 том заяатай хүмүүс юм блэ шүү бид гэж хэлэхэд сайхан санагдчихэв. Энэ сайхан үгээрээ хоёлаа ярилцлага өнөөдөртөө өндөрлөө дөө. Тэгээ баярлалаа таньда ярилцахад таатай байлаа. Тэгээд миний урилгыг хүлээж аваад хоёлаа ингээ нээлттэй өв түүхээ өвдөдсийнхаа бахархалт тэр ёсыг надтай хуваалцсанд баярлалаа. Та хоёрын яриа бол хүмүүсийн зүрх сэтгэлд хүрнэ гэж би найдаж байна.